хувийн секторыг дэмжиж хувийн сектор оролцоог оруулаад явна гэдэг тэр гац шийдэл бол маш их таалагдчихэв. Хийх хэрэгтэй. За дээр нь ер нь цаашдаа нийсэж тэр барилгын яамч тэр ер нь энэ хотхон хороол барихтаа сургууль цэцэрлэгийг заавал хамттан төлөвлөж явах асуудлыг нэг мөр шийдчихмээр байна. Одоо энэ харьяа хорооноос л хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт хамруулдаг дэг журмыг одоо айгүй хатуу баримталдаг болмоор байна. Би энэ улсын их хурлын гишүүн болохоос өмнө их хурлын гишүүдийг хараад гайхаад идэгсэн байхгүй. Энэ одоо тойргийнхоо сургууль цэцэрлэг яриад одоо энэ одоо хуулиа батлахгүй энэ одоо ийм яриа яваад тахыг аль гаднаас шүмжлээд ирсэн. Одоо өөрөө орсон чи өөрөө тэрлээ орцсон. Нилээн гүн орсон. Энэ албан байгууллагуудын хажууд бас ийм цэцэрлэгтэй болох энэ нөхцөлийг бас бүрдүүлэх байгууллагын цэцэрлэгийг одоо бүрдүүлэх боломжийг бас бүрдүүлж агаад бас талархаж байгаа. 2 настай хүүхдийн энэ хувьсах зардлыг өгнө гэдэг нь өөрөө хэцүү. Тэгээд тэр хүн өөрөө харна уу, хүүхэд харах үйлчилгээндээ өгнө үү? Энэ бол бас нэлээд асуудлыг шийдэж байгаа. Энийг бол их талархаж байна. Энэ хувийн сектор дээр суурилж барилгуудаа бариулах гэж энийг татаж оруулж юм хийлгэнэ гэдэг их сайн байна. Энэ дээр хүүхэд харах үйлчилгээг дэмжиж ажиллана гэж одоо орж ирж байгаад би үнэхээр талархаж байна. Дагсан дагуул хотуудыг Налайх, Багнуур, Багхангай дүүргүүд дээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээ энэ төвлөрлийг сааруулах асуудал дээр одоо болцоо боломжууд бол байна дөө.